За өчигдөр хөрөн дарга тэгж хэлсэн. За ихтэй харамсалтай байна. Төсвийн хилцүүлэг эхлэв байна. Төсвийн хурал дээр хилцүүлэг эхлэв байна. За засгийн газрын бас тайлбарыг сонсож амжааг байгаа шүү дээ хурал дээр те. За тэрний өмнө болсон яаралтай хэлсэн нь бол харамсалтай байна. За өнөөдөр Арс намын бүлэгт бид бас хүсэл тавиад өнөөдөр Арс намын бүлэг маань одоо дахиж хуралдаад тий. За ингээд засгийн газрын тайлбаруудыг сонслоо. Өргөн барьсан төсөвтэй холбоотой өргөн барьсан төсвийн хүрээтэй холбоотойгоор. За тэгэхээр сая таны үндсэн асуудлын хувьд бол энэ удаагийн төсөв төсвийн энэ алдагдал бол эдийн засгийн өсөлтийн төлөх эдийн засгийн макро доктортой байдлыг хангахын төлөх ийм төсвийн алдагдал юм байна. За энийг бол бид одоо маш ихтэй зоригтойгоор хэлэх байна. За тэгэхээр өнгөрсөн жил яагаад одоо алдагдал төсөв баталсан? Сая яагаад алдагдaltaа тодтол хийсэн? Яагаад дахиад одоо 26 оны төсөв алдагдaltaа байгаа юм бэ гэхээр. За тэгэхээр өнгөрсөн оны төсөв хэлэлцэх явцад 25 оны төсвийн орлого алдах нь бол тодорхой болсон. Өргөн барих үед бол нөхцөл байдал шал өөр байсан. За тийм учраас макро доктортой байдлаа хамгаалах, хадгалах нь номер 1 зорилго болж ирсэн. Одоо тухайлбал 24 оны 11 сард 25 оны төсвийг хэлэлцэх энэ шатанд гэсэн үг. За ингээд номер 1 бид төлбөрийн тэнцлийг хамгаалах хэрэгтэй. За ингээд 2.3 их найдаар бид зардлаа бууруулсан. За энд одоо оногдох 500 сая одоо долларын импортын хэрэглээний одоо төлбөрийн тэнцэл дээр ирэх сөрөг дарамтыг бид нар бууруулж чадсан. Мөн тэр хэмжээний орлогыг одоо буурах энийг төсвөлсөн гэсэн үг. За ингээд энүүний үр дүнд энэ жилийн эдийн засгийн өсөлт бий болж ирж байгаа юм. Өнөөдөр одоо 7 сарын гүйцэтгэлээр 8 сарын гүйцэтгэлээр эдийн засаг маань 5.7% өсөлттэй байна. За нэгдүгээр улиралд бол энэ өсөлт бол дөнгөж 2% байсан. За мөн нэгдүгээр улиралд одоо төлбөрийн тэнцлийн алдагдал бүр 681 сая долларт хүрж байсан бол за 7 сарын гүйцэтгэлээр 270 сая доллар болж төлбөрийн тэнцээ сайжирсан байна. За энийг хадгалах юм бол одоо оны төгсгөл хүртэл бид одоо энэ төвшнөө барьж авах бас бидэнд боломж байна. Ийм хүлээлт үүссэн байна. За ийм үед бид одоо 2026 оныхоо одоо төсвийг хийж байна. За мөн одоо эдгээр сарын өмнө бид 25 оныхоо төсвийг дахиж тодтогсон. Дахиж тодтогсон гэдэг маань одоо мөн л төлбөрийн тэнцлийг хамгаалж чадсан. Дахиж хамгаалж чадсан. Мөн одоо зардлаа бууруулсан, орлогоо мөн дахиж одоо бууруулж ингэ төлөвлөсөн. За ингэснээр бол одоо мэдээж төсвийн алдагдал гэхдээ эдийн засгийн өсөлтийг хадгалж чадсан. Үүний үр дүнд одоо хагас жилээс хойш 5.7 тэрбум эдийн засгийн өсөлттэй байгаа байхгүй юу? За оны эцэс рүү мөн одоо энэ хэмжээнээс одоо бууруулахгүй байх юм хүлээлт бий болчлоо 25 оны хувьд. За тийм учраас 26 онд төсвийн орлого мөн одоо буурах өндөр эрсдэлтэй гадаад нөхцөл байдал ялангуяа одоо манай уулуурхаагаас хамааралтай эдийн засгтай улсын хувьд 26 оны төлөвлөлтөн дээр бид маш болгоомжтой байх хэрэгтэй. Ялангуяа орлого талдаа. За тэгэхээр бид 26 оны маань төсвийн хүрээ буюу макро бодлогын хязгаар маань аль хэдийн 5 сард батлагдсан 33.4 их найдын орлого зарлах нь тэнцүү байх ёстой гэд алдагдлгүй байх ёстой гэд ингээд хүрээгээ баталсан байгаа. За гэтэл одоо эх оныхоо орлогыг ингээд тооцоолбоос за бид нэлээд хашир бөгөөд хамгийн одоо муу сценараар орлогоо тооцоолж байгаа. За тэгвэл одоо 33.5 их найдын орлогоос 1.9 их найдын орлого буурах нэ. Орлого буурах нэ гэж ингэж тооцоолсон байна. За зардлын хувьд бол бид одоо тодтогсон дүн болон одоо энэ төсвийн хүрээлд хоёр тоо байгаа шүү дээ. Ийм хоёр суурь байгаа. За тэгвэл бид нар хүрээнийхээ суурнаас одоо 500 тэрбум төгрөг зардлаа бууруулсан байна. 500 тэрбумээс зардлаа бууруулад нөгөө хөгжлийн төлөвлөгөөн дээр орсон урсгал зардлаа бид нар одоо 24% барина гэдэг. Дотор нөхдөд 24. За эндээ одоо бариулаад 24.5 их найдаар урсгал зардлаа бариад за хөрөнгө оруулалт буюу одоо төсвийн одоо эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогын цорын ганц орон зайд хөрөнгө оруулалтуудыг. За энийг 8.8 их найдаар бариад орсон. Ийм төсөв болж байгаа юм. За ингээд одоо хэдүүлээ 26 оны төсвөө задлж харъя. За юу нь зардлын, юу нь урсгал зардлын, юу нь алдагдлын. За ингээд харахаар төсвийн хүрээгээр батлагдж байгаа тийм үү? Эдийн засгийн хөгжлийн яамнаас танилцуулж байгаа төсвийн хүрээгээр батлагдж байгаа 9 тоо байгаа. 9 тоон дээрээс та бүхэн 2 тоог онцгойлж анхаараарай. Суур тэнцэл гэж тэнцэл байгаа. Нөгөөд нь тэнцвэржүүлсэн тэнцэл гэж байгаа. За суур тэнцэл гэж юу хэлдэг юм бэ гэхээр зээлийн ашиглалтыг хассан дүнг суур тэнцэл гэдэг. Өөрөөр хэлбэл татврын нийт орлогоор санхүүжүүлэх зардлууд байна.
хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмж, боловсролын салбар, одоо нийгмийн салбарууд, эрүүл мэндийн салбаруудын нийт бүх татаас урсгал зардлуудыг татврын орлогоороо бүрэн санхүүжүүлээд цаана 2% ашигтай байх ёстой шүү гэдэг энэ төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байгаа. Бүрэн хангаад 2% ашигтай байгаа гэсэн үг. За цаана алдагдлал бий болгож байгаа 1.3 их найд нь юу вэ гэхээр гадаад зээлийн ашиглалт юм байна. Гадаад зээлийн ашиглалт. Тэгэхээр гадаад зээлийн ашиглалт гэдэг маань шин зээлийг хэлж байгаа зүйлүүд биш, нэгэн улсын хурал дээр батлагдсан ийм төслүүдийг хэлж байгаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ удаагийн одоо тэнцлийн алдагдлал маань гадаад зээлийн ашиглалтаас бүрдэж байна. Одоо за тэгэхээр алдагдaltaй байж бол гагцхүү алдагдлыг яг юунд зарцуулж байна. Тэр алдагдал нь тэр төслүүд нь яг эдийн засгийн өсөлтийг бий болгож чадж гинэ үгүй гэдэг нь гол юм байна. За тэгэхээр энэ одоо зээлийн ашиглалтын 1.3 их найд дээр бидний одоо олон жил хүлээж байгаа манай эдийн засгийн бүр тэргүүлэх мега төслүүд болцсон байгаа ийм зүйлүүд байгаа. За үүн дотор хамгийн нэгдүгээр юу вэ? Нефт тусварлалт байж. Хоёрдугаар Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц байж байна. Нийслэлийн одоо цэвэрлэх байгууламж байж байна. Дээрээс нь одоо Мянган солин сангийн одоо нийслэлчүүдийн маань одоо цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх ийм томоохон төслүүд байж байна. 17 эмнэлэг байж байна. 10 одоо аймгийн дулааны цахилгаан станцууд байж байна. Гэх мэт одоо ийм том мега төслүүдийн зээлийн ашиглалтаас бүрдэж байгаа ийм дүн баггүй юу? Ийм дүн. За энэ зээлүүд маань өөрөө одоо гадаад их усүртэйгээ одоо доллартойгоо ороод ирнэ. Төлбөрийн тэнцвэртэй сөрөг дарамт авчрахгүй. Төрийн сандаар ямар ч сөрөг дарамт авчрахгүй. Өөрөө их усүртэйгээ ийм одоо зээлийн ашиглалтууд юм байна. Тэгэхээр эх оны төсвийг одоо бид нар алдагдaltaгүй батлах амархаа. Яг нөө суурь тэнцлээ бариад бүр 2% ашигтайгаар гэхдээ энэ одоо том мега төслүүдэд явуулахгүй бүгдийг хойшлуулна гэх юм бол ингээл ашигтай төсөв маш амархан. Гэтэл энэ одоо алдагдлыг бий болгож байгаа гэж байгаа эдийн засгийн бүүстийг энэ мега төслүүд маань эх жилийн эдийн засгийн өсөлт 5.7-г одоо хангаж байгаа хамгийн том бүүст хийж байгаа төслүүд баггүй юу? Энээсээ бид нар ухрах уу? Төсөв одоо ашигтай байх ёстой гэдэг энэ популяртын өмнө бууж өгöd энэ эдийн засгийн өсөлтөөсөө бид ухрах уу? Эдийн засгийн өсөлтөөсөө ухарна гэдэг нь хувийн секторыг ерөөсөө эдийн засгийн уналтанд шууд энэ эдийн засгийн хямрал бий болно. За тийм учраас эх жилийн энэ эдийн засгийн одоо бид одоо бүүстэх эдийн засгийн доктортой байдлыг хангах, макро доктортой байдлыг хангах ялангуяа үнэхээр одоо бид хувь биштэй дэмжиж гэж байгаа бол эдийн засгийн доктортой байлгах нь энэ макро удирдлага чи өөрөө төрийн үүрэг байхгүй юу? Төрийн үүрэг. Тийм учраас эдийн засгийн одоо доктортой байлгах, эдийн засгийн өсөлтийг хангах, дээрэс нь одоо мөнгөний бодлоготойгоо уялдах. Мөнгөний бодлоготой уялдаж байгаа хоёр цэг байна. Эдийн засгийн өсөлтөө өдөр 5.7% дээр хангая гэж байна. За мөн одоо хэрэглээний үнийн индекс буюу инфляци одоо Төв банкны одоо зорилттой түвшин буюу 7% дээр бид зорилтуудаа тавилаа. За тийм учраас энэ маань бол одоо мөнгөний бодлоготой яв цам нийцэж байгаа ийм төсвийн бодлого бөгөөд төсвийн макро төлөвлөлт гэдэг нь би төсвийн үрийг хэлж байгаа. За ийм одоо зорилтуудыг хангасан ийм төсөв орж ирж байгаа. За тийм учраас эдийн засгийн өсөлт, эдийн засгийн доктортой байдал, макро доктортой байдлаараа хувийн хвшлээ дэмжиж байгаа. За мөн одоо урсгал зардал, бусад зардлуудаа одоо энэ тэлэлтүүдийг хязгаарлаж чадсан ийм одоо төсвийг улсын хурал одоо дэмжинэ гэдэгт итгэж байгаа. За төсвийг тийм. За тийм. За би бас тэгж бодож байна. За бас тийм. За бас би нэг асуулт. Нэг нэгээр. Нэгэн тухай хуулиар төсвийг бас цааш нь үзэж байгаа. Энэ тухайд бас юу яах вэ? Цаашдаа яаж хийж. За одоо ингээд гишүүд улсын хурал одоо бүлгүүд төсөвтөөгөө танилцаад явж байна. За энэ жилээс эхлээд одоо төсөв маань 5 хэлцүүлэгтэй боллоо шүү дээ. Дөнгөж нэгдүгээр хэлцүүлгээ хийлээ. За ингээд та бүхэн өчигдрөөс сонссон байх үндэсний аудитын газрын дүгнэлт төсвийн доктортой байдлын зөвлөлүүд бол бас өмнө гарч ирсэн зөвлөлийн дүгнэлтүүдээс бол харьцангуй нааштай. За бас мөн энэ төсвийн бодлогын өөрчлөлт гарч байгаа нааштай ийм одоо хөдөлгөөнүүдийг ийм параметруудыг бүгднийг дурдсан байсан тийм ээ. За мэдээж бас цаашдаа анхаарах зүйлүүд байна гэж байгаа. За тийм учраас эх жилийн энэ төсвийг бол одоо дараагийн хэлцүүлэгүүдээр бол их хурл одоо би дэмжнэ. Цаахгүйгээр одоо төсөв батлахгүйгээр одоо бид цаашаага явахгүй шүү дээ. Энэ чинь өөрөө маш их тодорхойгүй байдал үүсгэн.
За говь ишлийн 26 27 онуудын одоо докторгүй байдал хөрөнгө оруулалтууд маань өөрсдөө ойлгомжгүй болно. За дээрээс нь манай бас зээлжих зэрлэлд сөргөөр нөлөөлөх ийм одоо ихээхэн эрсдлүүдтэй. За тийм учраас одоо энэ алдагдлыг юунаас үүсэж байгааг ингээд тайлбарлахаар бол улсын хурал гишүүд бол бас ойлгож байна, хүлээж авч байна. Ийм юм уу, ийм бүтцтэй юм уу. За тэгвэл одоо алдагдал гэдэг маань одоо өсөлтийг дэмжих, хөгжлийг доктортой байлгах бас ийм инструмент юм байна. Тийм учраас энийг чинь задлж үзье. Яг тэр төслүүд рүүгээ зориулж ийнэ үү юу гэд ингээд бас одоо асууж тодорхойлуулаад гарч ирж байгаа юм. Бас зөв хандлага байна тийм ээ. Дэмжихгүй байгаа шалтгаан аваад энэ татварын одоо шинжил гэж юм бол энэ төсөвтэй уялдаж орж ирээгүй байна гэж байна шүү дээ. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдээр одоо үзүүлэх ганц бодит хөнгөлөлт дэмжлэг бол татварын хөнгөлөлт байна. Тэгэхээр энийг бас дутуу орхитуулсан зүйл байна. Үгүй ээ. Тэгэхээр татварын энэ удаагийн реформ болвол гинт одоо ингээд сая 100 яриад хийгдэж байгаа асуудлууд биш. Сүүлийн одоо 2 3 жил л яригдж байгаа асуудал тийм ээ. Ковидос хойш л яригдж байгаа асуудлууд. За ингээд ялангуяа одоо он гарснаас хойш энэ удаагийн татварын реформыг бол бид өмнөхөөс арай өөр хэлбэрээр явж байгаа. Улсын хурлаас ажлын хэсэг гараад, засгийн газраас ажлын хэсэг гараад хамтарч ажиллаж байгаа. Хамтарч ажиллаж байгаа. За улсын хурлын дарга одоо өөрөө баталсан одоо ажлын хэсэг байгаа. Одоо төсвийн байнгын орон дараа гавьягаар ахлуулсан юм ажлын хэсэг гараад бид хамтарч ажиллаж байгаа. За ингээд сая төсөв өргөн барихаас өмнөхөн за минь дахиж одоо эцсийн хэлцүүлгүүдээ хийгээд за энэ удаагийн татварын реформ бэлтгэсэн энэ төслөөр бол 3.1 дор хаяж 3.6 их найдаас 4 их найдын ийм өртөгтөө төсөвт нөлөө үзүүлэхээр ийм төсөл одоо бэлтгэгдсэн гэсэн үг. Тэгэхээр нэг одоо бид чинь 1.9 их найдаар орлого цөмөрлөө. Дээрээс нь дахиад татварын эффектээр 3.6 4 их найд гэх юм бол төсөв дийлэхгүй. Ёстой нэг хямралд орно. За тийм учраас энийг үе шаттай егөөсөр арга байхгүй. Гэхдээ энэ удаагийн татварын энэ багц өөрчлөлт маань бол косметикийн шин чанартай гэж хэлж байгаадаа би санал огт нийлэхгүй. Огт нийлэхгүй. Энэ бол маш том хэмжээний өргөн хэмжээг амарсан 3% гурвангийн амарсан одоо томоохон 16 одоо татварын параметруудыг хөдөлгөсөн. Нөөтийн татвар дээр, хувийн орлогын татвар дээр, аж ахуйн нэгжийн орлогын татвар 3% гурвангийн амарсан. Ийм одоо параметраас гадна төсвийн олон харилцаануудыг мөн одоо бас хөндсөн ийм зүйлүүд байгаа. За эндээс одоо хамгийн их хүлээлттэй байгаа мөн санал асуулгаар хэлцүүлгийн шатанд хамгийн их санал ирсэн одоо нөөтийн асуудлыг бид хэлж хөндсөн байгаа. За тэгэхээр энд нөөтийн асуудлаас одоо яригддаг нөөтийн буцаан олголтыг нэмэх. Буцаан олголтыг нэмэхдээ бид 2%-ийг 5% болгоно. Гэхдээ прогрессив шинжтэй бүгднийг хавтгааруулж биш сая төгрөг хүртэлх худалдаа авалтын нөөт үүсгэсэн. Тэрэн дээр одоо 2-ыг 5% болгож байгаа юм байна. За тэгэхээр энэ ямар учиртай сая төгрөг, ямар учиртай 2-оос 5% гэдгийг би тодруулж хэлье. За тэгэхээр нөөтийн татварын тогтолцоо маань өөрөө тийм айгүй регрессив шинжтэй. Өөрөө юу вэ гэхээр өндөр орлоготой хэсэгтэр маш бага одоо татварын дарамттай, бага орлоготой хэсэгтэр маш өндөр одоо татварын дарамт очтой ийм одоо төрлийн ийм татвар юм байна. Тэгэхээр 156 улс ийм нөөтийн системтэй. Хэмжээгээр бол манайх ер нь бол хамгийн бага эхний 10-т ордог ийм улс. Буцаа ололтын 2% гэр нөөтийн татвар маань ерөөсөө 8%. За гисэн хэдийч одоо бид нар олон улсын байгууллагуудад өгж байгаа зөвлөгөө, за энэ OECD-ийн улсуудын баримталж байгаа зарчим сүүлийн үеийн одоо яг энэ чиг хандлагыг дагаж ийм прогрессив шинжтэй өөрөөр хэлбэл бага орлоготой хэсэг дээр одоо ачааллыг багасгаад өндөр орлоготой хэсэг дээр бол одоо хооч 2% барина гэсэн үг. Тэгэхдээ сая төгрөг гэж одоо зааглаж байгаа юм байна. Одоо хүн амаа орлогын түвшингөөр нь хуурал одоо ялгаж салгаж байгаа зүйл огт биш. За та одоо сард шүү. Сая 500 мянган төгрөгийн хэрэглээ нөөт уншуулдаг бол та сая төгрөгөн дээрээ 5% буцаа олголт авчихна. Сар болгон шүү. 500 мянга дээрээ бол 30 авчихна. За танах одоо өрхийн 2 гишүүнтэй бол сая 500 мянган төгрөгөө 700-750-аар нь хуугаад нөөтөө бүртгүүлчих юм бол гэрээрээ өрхөөрөө 5% авах нь шүү дээ. 4 сая төгрөгийн хэрэглээтэй 4 амбултай айлбалд амбул дээр 4 хуваад бичгээд дөрүүлээ яах нь 5% буцаа авалтаа хийчихдэг гэсэн үг. За одоо бүр өндөр хэрэглээтэй одоо 20 сая төгрөгийн нөөт бичдэг одоо иргэд өрхөдөж байна. Тэд нар ч гэсэн тэнд ч гэсэн өрхөөгөө доогоор сая төгрөг хүртлээ хийгээл үлдсэн дээр бол хуучнаар явж байгаа жишээтэй. За тэгэхээр энэ сая төгрөг хүртэлх маань нөөт уншуулж байгаа иргэдийн маань нийт 75% хамарчиж байгаа. 75% хамарчиж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо нийт нөөт уншуулж байгаа иргэдийн 25% нь нийт нөөтийн орлогын 75% бүрдүүлдэг гэсэн.
Тэгэхээр одоо нөгөө 10%-ыг шууд 5% болгох. Эсвэл автгааруулж 2%-ийг 5% болгоно гэдэг нь яах нь? Нөгөө өндөр хэрэглээтэй улсууд дээр нөгөө өндөр хэсэг нь очиод бага хэрэглээтэй улсууд дээр бага нь очдөг. Өөрөөр хэлбэл нөгөө орлогын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлсэн ийм буруу бодлого явна. Тийм учраас одоо аль болох бид ялангуяа энэ уул уурхайн эдийн засгийн улсууд бид одоо энэ одоо галланд өвчнөөс урьдчилан сэргийлэх ёстой. Галланд өвчин гэдэг нь өөрөө бодлогын алдаанаас болж ерөөсөө л энэ одоо орлогын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлсэн эцэстээ ийм л үр дүн гардаг. Тэгэхээр бид мэдсээрөөж энэ алхам руу явж болохгүй. За тийм учраас бид энэ регрессив шинжтэй нүүдийн эм шинжилгээг хэлж байгаа. За тэгээд бас зарим нэг гишүүд маань энд одоо хичнээн төвөрний одоо төсвийн зардал гарч байгаа. Энэ нь одоо нийт төсвийн зардалтай харьцуулахад бага байгаа юм биш үү гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ бол бас тийм биш юм байна. За энэ ер нь бол 2-ыг 5 болгосноор нийтдээ бол 1 их найт төгрөгийн зардал гарнаа. 1 их найт төгрөгийн зардал гарна. Гэхдээ энэ маань нөгөө өсөж байгаа хэсэг маань 75 одоо үний одоо ер нь дийлэнх хэсэг нь яг бага хэрэглээтэй 1 сая төгрөг хүртэл хэрэглэж байгаа нүүдэн сүнс дээр хэсэг дээр очих юм оновчтой бодлого явна гэсэн үг. За хойтонгоос 27 оны 1 сарын 1-ээс энэ дотроо дахиад одоо 500 мянган төгрөг хүртэл их одоо хэрэглээний нөөт дээр 100% буцаалалт юм. 10% буцаалалт юм. За ингээд тооцохоор зөвхөн нөөт дээр одоо төсвийн орлого дээр ирэх одоо ачаалал нь 2.2 их найд болж байгаа. Өөрөөр хэлбэл нөөд уншуулж байгаа иргэдийн гар дээр маань 2.2 их найд нь үлднэ гэсэн үг. Үлднэ гэсэн үг. Зөвхөн нөөт дээр юм байна. За хувийн орлого албан татвар дээр мөн одоо байгаа тооцоолол ди парламент дээр тавьсан татварын хуулийн төсөл дээр 800 мянган төгрөг хүртэлх одоо орлого мэдүүлсэн залин дээр яах нь авахгүй. Орлого маань одоо 100% чөлөөлөгдөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл бас мөн адилхан энэ бас шаталсан прогрессив юм. Сая 200 мянган төгрөгийн цалинтай бол 800 мянган дээр татвар төлөхгүй гэсэн үг. 400 мянган төгрөөр 10% татвар төлөө явна гэсэн үг. Ийм прогрессив шинжтэй. Өөрөөр хэлбэл бага цалинтай улсууд дээр бол татварын одоо хөнгөлөлт нь нэлээд өндөр очино. Өндөр цалинтай дээр бол одооныхороо хэвээр очино гэсэн. Ийм прогрессив шинжтэй ийм татварын би том гол параметруудыг хэллээ. Мөн энэс гадна маш олон зохицуултуудыг мөн бас оруулсан байгаа. Аж ахуйн үеийн орлого татвар дээштэй. За би яаж тусаагүй шүүслэр. Нөөт төр жишээ нь өөр одоо яг иргэдийн энэ хамрагдаж байгаа энэ одоо буцаалгалтаас гадна аж ахуйн нэгжүүд дээр ирж байгаа энэ нөөтийн бас юм дарамтууд байгаа. Буруу зохицуулт бас болж. За аж ахуйн нэгжүүд маань бол нөөтийн хувьд бол эцсийн нөөт төлөгч биш. Нөөтийг бол дамжуулагч агентийн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байхгүй юу? Үнэхээр энэ үүргээ гүйцэтгэхэд энэ зөв явж байгаа бол аж ахуйн нэгжүүд дээр маань одоо нөөтийн ямар нэг дарамт ирэх ёсгүй учиргүй юм байна. За тухайлбал энийг шийдэхин тулд одоо хил дээр одоо гайл дээр шууд нөөт авдаг байсныг нь одоо зогсоож байгаа. Энийг нь одоо мөнгөн сүртэй буюу борлуулалттай нь холбож одоо 1 сарын дараа 2 сарын дараа авдаг. За хугацаанд төлөх юм бол дахиад хугацааны шагналтай байх. Гэх мэт ийм зохицуултыг хийж байна. За дээрэс нь одоо нөөтийн буцаалтууд дээр нэмж дахиад энэ 4-5 төрлийн нөөцийн буцаалтуудыг хийж ирж байна. За жишээ нь үл хөдлөлтөөр одоо нөгөө үл хөдлөхөөр одоо үндсэн үнүүдээр бүртгэсэн бол 10 жил дээр нөгөө одоо илгээл хоригдлоо холбож энэ буцаалтуудыг хийдэг байсан бол нэг дор хийх боломжуудыг өгж явах жишээтэй. Гэх мэтлэн 5 төрлийн ийм буцаалтуудыг одоо хөнгөлж өгч байгаа. Гэх мэтлэн маш олон ийм одоо зохицуултуудыг одоо хангасан ийм татварын багц өөрчлөлтийг бид одоо энд эхлүүлсэн нөөтийн буцаалалт 2-5 бусдыг нь бол төлөвлөлөөд бэлэн болгоод 9 сарын 1-нд төсөв өргөн барихтаа зэрэгцүүлээд ди парламент дээр тавьсан байгаа. За энэ нь бол одоо хууль тогтоомжийн хуулиар бид 60 хоног хилцүүлэх ёстой. Ингээд 60 хоног нь одоо болохоор тэр үед энэ хооронд бас хилцүүлэх судалгаанууд болно. За гишүүдийн бас энэ хооронд дахиж дэлгэрэнгүй танилцах байх. За их хурлын ажлын хэсэгч бас энэ дээр ажиллана. За ингээд одоо татварын багц хуулиа төсөв хилцэж явах явцад зэрэгцээд өргөн барих боломж нэгднэ гэсэн. За одоо нүүрсний экспортыг 90 сая тонноор төлөвлөсөн байгаа шүү дээ. Энийг одоо арай багаар тооцоож болоогүй. Эдийн засгчдын зүгээс бод эрсдлээ тооцоод арай багаар тооцоож болоогүй мүү гэдэг зүйлийг ярьж байна. Яг энэ 90 сая тоннд хүрэх баталгаа хэр байгаа? За тийм. Тэгэхээр зарим одоо хүмүүсийн үзэж байгаагаар ч гэсэн энэс өндөр бас хэмжээ тогтоох болсон байсан шүү дээ. Бас энэ дэр яагаад өөрсдөө тулталд ажиллахгүй байна гэсэн шүмжлэлч байна. За тэгэхээр энэ жил бол одоо 85 сая ийг зорж байгаа. Тийм ээ, тодглоор 85 сая болсон. За 85 сая тонн руу за одоо байгаа энэ хурдаар явах юм бол нэлээд төгсөж очино.
нэлээд төгөж очно. 80 бол гарна. За 80 доор бол нэлээд төгөж очно. За ер нь ингээд нэг хавраас хойш экспортыг нэмэгдүүлэх, хэлийн нэвтрүүлэг хөрвүүлэх чадварыг одоо нэмэгдүүлэхээр маш олон арга хэмжээний засгийн газар авлаа. Бомб төрөөр нь ярих юм бол одоо маш удаан яриа болно. За би хаамханд нэг одоо тойл. 8 сард 8.5 сая тонн нүрс хэлэр гарсан байна. За өнгөрсөн 8 сард. Энэ түүхэн дээд амжилт болж байгаа. Тэгээ өмнө яг 8.9 сая нэг удаа гарч ирсэн. Гэхдээ энэ онд биш шүү. За сая 8.5 сая. 8.5 саяг та нар 12 сараар бодоод үзтээ. 100 сая ихгүй. 100 сая тонн. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай хэлийн нэвтрүүлэн гөрүүлэх чадвар бол энэ одоо 95 битгэл 100 сая тоннд бэлэн байна. А цаа талын хэрэгцээ 100 сая битгий хэл байгаа. Манай одоо эрчим хүчний нүүрс дийлэнх нь байна тийм ээ. За коксч нүүр, ирж хэлээс коксч нүүрсний эрэлтүүд бол ер нь бол буурахгүй шинжтэй байна. За бид үнэнд бол найдахгүй байгаа. Үнэ бол өснөж найдахгүй байгаа. За энэ хэмжээнд байгаасаа за сая 5 сард одоо сүүлийн 10 жилд байгаагүй хамгийн доод түвшинд өрсөн. Нүрсний үнэ. За тэрнээс хойш бол гарцсангуй доктортой баг зэрэг өссөн. За гэхдээ бид одоо эх жилийнхаа төсвтөр нүрсний үнэ 70-аар авсан байгаа. Ер нь бол доод үнээр нь авсан байгаа. Тэгэхээр одоо гарцгүй бид нар өөрсдөө ажиллах юм бол ерөөсөө яг энэ хэлийн нэвтрүүлэг чадвараа ашиглаад тултал одоо нүрсээ экспортлох юм байна. Экспортлох. Өөрөөр хэлбэл уртлын хэрэгцээ бол энэ чинь хязгааргүй шүү дээ. 4-5 тэрбум тонн байхгүй юу? Тэрнийг чи одоо бид нар 1% нь ч хүрэхгүй байна шүү дээ. Тийм хэмжээний нүрсийг бид нар экспортлох одоо чадах бол хамгийн бид нар ерөөсөө үүрэгтэй. Энийг чадах ёстой л хэмжээ байгаа гэж бодож байна. Садан хэл холбоотой холбоотой асуухад хэл холбоотой тогтоолтой холбоотойгоор 10 тэрбум долларын алдагч бид нар хүлээх гээд байна гэсэн яриа ярьдаад байгаа. Та өмнөх засгийн газар төсөл багтаалаа байсан улсын хурлын гишүүн. Тэгээ энэ хууль тогтоолын төсөл цуглармаар хэлцэх үеэр яг 2 оны дотор хэлцээд баталсан юм уу? Тогтоолын төсөл үнэхээр 10 тэрбум. За улсын хурал дээр улсын хурал дээр яригдсан энэ асуудалд бол бид үнэлэлтэй хандах ёстой. За засгийн газар энэ бодлогыг үргэлжлүүлж байгаа гэдгийг хэлье. За өмнөх засгийн газар дээр энэ асуудал яригдаад улсын хурал дээр өргөн баригдаад улсын хурал дээрээс чиглэл аваад гэрээний анхны төслүүд бол хоёр талын олон улсын хэлцээр болж байгаа шүү дээ. Олон улсын хэлцээрийн шатанд энэ хийгдээд за хоёр компани хооронд мөн ингээ хийгдсэн байна. За тэгэхээр Зандан шатар ерхий сайдын засгийн газрын үед энэ төслийг үргэлжлүүлсэн. Үргэлжлүүлсэн шүү дээ. За энэ анхны гэрээ нь бол төгрөгөөр хийгдсэн байсан. За цаатлаас төгрөгөөр хийхгүй ханшийн эрсдэл байна. За тийм учраас юанаар юм байна гэдэг юм өсөл тавьсан. За энэ гэрээ хизээ юанаар хийгдсэн. За 8 сард хийгдсэн шүү дээ. Зандан шатар ерхий сайдын засгийн газрын үед энэ гэрээ юанаар баталгаажсан байгаа эцсийн байдлаар. Ингээд дараагийн шатныхаа ажилдаа орж байгаа. За энэ гэрээн дээр хийж байгаа одоо талуудын дүгнэлт бол талуудын байр суурь. Аднаас засгийн газар бол анхан энэ одоо гэрээн дээр тухайлан яригдж байгаа энэ дүн энэ эрсдэлтэй холбоотой байр суурь илэрхийлээгүй өмнөх гэрээ бол хэвээрээ ингээд одоогоор бол үргэлжилж байгаа гэдгийг хэлье. Одоо ер нь хичнээн одоо төсвийг сайн одоо тооцоолоод ингээд оруулж ирсэн байлаа гэхэд их хурлын босоод авах уугүй одоогийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотой юм. За улс төржүүлж улс төрийн нөхцөл байдалтай уялдуулж одоо намын дараагийн сонгуультай холбогдуулж төсвийг хэрвээ барьцаалж үнэхээр энэ байдал руу явж орвол энэ маш харамсалтай зүйл. Улс орнороо тоглож байна л гэсэн үг. Энэ макро докторгүй байдал гэдэг бол бидэнд маш үнцэнтэй шүү. Ялангуяа одоо бид зээлжих зэрэглэлээ аудитлуулж байна. Бид нар нодлын хэлжсэн те 2012 онд за би нэг улс төрж тэр үеийн засгийн газар ерхий сайд гэж би хэлдэггүй шүү. Алдсан тэр зээлжих зэрэглэлийг бид нар 12 жилийн дараа маш үнэтэйгээр энэ хооронд юу болов те одоо хэдэн банк дампуур ямар их өртөгтөө энийг бид нар эргэж олж авч чаддав тийм ээ. Фич агентлаг сая хурж ирээд нодон жил авсан зээлжих зэрэглэлийг хийж хэвээр батллаа гэд баяр үргэж явсан. Дараагийн хоёр нь ирсэн одоо яг Moody's S&P яг ажиллаж байна. За бид нар бас нодлон авсныгаа хадгалж хамгаалж бас хоригдлого байна. Бидэнтэй ижилхэн зээлжих зэрэглэлтэй улсууд бол ихэнхэн даунгрейд болсон. Доошо унсан. За манай улс одоо хамгаалж чадсан цөөхөн улсуудын нэг байна. Хамаагүй нөөтөрөө тоглох юм бол Шри-Ланкийн ардаас юм. За хамаагүй макро байдлуудаа тэнцвэрээ алдагдуулах, за дахиад орлогоо цөмлөх, дахиад төсвийн алдагдлаа нэмэх, төлбөрийн тэнцлийнхаа эрсдлийг нэмэх юм бол энэ зээлжих зэрэглэлээ алдах юм бол бид нар дахиад 12 жил мацаж гарч ирж чадахгүй нөхрөө унана.
Тийм учраас макро доктортой байдал эдийн засаг гэдэг нэг ерөөсөө нэг удаа хэлжсэн надаа. Энийг би дахин хэлмээр санагдаад байна. Тийм учраас бидний одоо энэ макро тэнцвэрийн байдлаа хадгалж байгаа, эдийн засгийн өсөлтөө хадгалж байгаа энэ төсөв бол маш үнцэнтэй шүү гэдгийг би дахин хэлье. Тэгээд улсын хурл нэг одоо ойлгож хүлээж авч одоо дэмжиж за мэдээж одоо төсөвдөр засаж анзах зүйлүүд байлгүй яах вэ тийм ээ. Энийг хууль журмынхаа хүрээнд үзэл баримтлалынхаа хүрээнд 5 жилийн төлөвлөгөө, засгийн газрын мөрөө хөтөлбөр жилийн төлөвлөгөө, за мөн төсвөөс тавьдаг тусгай шаардлагууд байна. Энэ бүхнийхээ хүрээнд хуулийн зарчмыг өрөөд энэ төсвийг янзалж болно шүү дээ. Одоо ер нь бол улс төрийн ийм эрсдэл хүлээх нь бол ойлгомжтой болчиход шүү дээ. Ийм одоо шалгуурыг даах нь тэгэхээр энэний одоо засгийн газрын гишүүний хувьд, цэнгийн сайдын хувьд та ямар одоо бидэнд одоо өөр гарч суухгүй шүү дээ. Одоо бид нар нэгэн дөрвөн барьсан төслийг одоо засгийн газар бид нар өөрсдөө өөрчилж янзалж ингэнэ гэж байхгүй. Энэ бол яг засгийн газрын бодлого. Тэс уурхан байхгүй. За одоо 2 3 дахь хэлцүүлэг хүртэл одоо бид улсын хурл ерөөсөө цорын ганц хэрэгтэй энэ төсвийг батлах. Тэгэхээр тэр төсвийг батлах эрх бүхий бол улсын хурлын гишүүдтэй л төсвөө явж тойрж танилцуулах одоо ийм л одоо ажил хийн шүү дээ. Одоо одоо энэ хүрээнд одоо өнөөдөр ард намын бүлэг дээр орж одоо энэ баг 4 цаг тий 4 цаг төсвөө танилцууллаа. Өчигдөр ард намын бүлэг дээр хагас сугас танилцуулж амжлаа нөө чуулган эхлээд дундаасаа гараа явцсан. Тэгээд энийг одоо би одоо ард намын бүлэг дээр дутуу одоо нөө санал асуулт маань дутуу явсан. Зарим гишүүд маань асуултуудаа тавьж амжаагүй ингээд давсралтсан. Тэгээд энийг бас хөргөжлүүлээч. За энэ дээр одоо чуулган эхлэхээс дараагийн хэлцүүлэг эхлэхээс өмнө бас бүрэн мэдээлэлүүд өгье. Сайн одоо ойлголтгүй байгаа гишүүдтэй одоо дэлгэрэнгүй тайлбар мэдээллүүдийг бид нар өгөх бидний үүрэг энэ дээр бид нар боломж гаргаач гэдэг юм өсөл тавьж байгаа. Ахмадуудад ордны гадаа тэтгэвэр нөхийг шаардаж суулт хийгээд байгаа. Эх оны төсөв тэтгэврийг яаж нэгээр тусгацсан байгаа вэ? Ахмадуудын шаардлага байгаа шиг 1.5 хэмжээг бол бид нар жил болгоно л одоо хангалттай хэмжээг нэмээд байх хэрэгтэй. Тийм гэтэл маань одоо төсвийн энэ боломжийн өөрөө маш хязгаарлагддаг юм шүү дээ. Яг өнгөрсөн 4 жилд юу болсон бэ гэхээр ковидын үед бас л яг ийм тохиолдол болоод ковидын 2-3 жил бид нар цалин тэтгэврийн хэмжээ олгохтой нэмж чадаагүй байхгүй юу? Тэгээд одоо энийг нөхөж одоо 23-24 онуудад бид нар нэмсэн. Ийм л үзэгдэл болсон байна. Тэгэхээр одоо бид нар яг уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн хувьд бол ийм савлгаа ихтэй байна. Гэхдээ энэ бид нар хуульчилж өгсөн хэд хэдэн бас зүйлүүд байна. Юу вэ гэхээр нэг нь одоо тэтгэвэр дээр тэтгэвэр хэмжээний тухай хуулийн дээр тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн индекстэй уялдуулж нэмнэ гэсэн байна. За тэгэхээр энэ жилийн хувьд бол Төв банкны одоо инфляцийн одоо зорилтын бодлогын одоо зорилт түвшин бол 6% байгаа голч. Тэгэхээр энэ 6%-аар шууд автомат нэмж байгаа. За энэ өртөг маань ч бас баггүй өртөгтэй шүү дээ. 378 тэрбум. 6%-нд 378. Өөрөөр хэлбэл 1% нь 66 тэрбум гэсэн үг тийм ээ. Одоо 2%-аар нэмээг бол дахиад 130 тэрбум. За 10% хүртэл нэмээ гэх юм бол дахиад 4% гэдэг маань хэд байх нь вэ? Дахиад одоо 270 тэрбум төгрөгч гэдэг юм уу те. Гэтэл сая бид одоо энэ төсвийн суур зардлын хязгаар маань 24% сэтэж болохгүй шүү гэдэг нөгөө хөгжлийн төлөвлөгөөнд оролцсон. Ингээд 24.5% хэтэрж болохгүй. Одоо энэ тэтгэврийн төтөмжийн нэмэгдэл, энэ цалингийн нэмэгдэл бүх хэмжээний 24 дотор ингээд хязгаарлагдаж байгаа гэсэн үг. Ийм хайчин донд байгаа гэсэн үг. Ер нь энэ 24.5 их 80-ийн энэ урсгал зардлын ер нь 90 гаруй хувийг хуульчилсан байдаг шүү дээ. Тэтгэврийн цалин хөгтийн мөнгө бүгдийг ингээд доороос нь шахацсан. За дээрээс нь 24 сэтэж болохгүй шүү гэд ингээд дээрээс шахацсан. Тэгэхээр ингээд энд бодлогын орон зай маш бага үлдэж байгаа. За тэгэхээр одоо бид эх жилийг боловсролын жил болгож зарласан. За тэгэхээр боловсролын жил дээр одоо бид нар ядаж одоо хуульчилсан зардлын 100 тэрбум төгрөг нэмж байгаа. Бүх боломжоо шавхаад шүү дээ. Нөгөө 24% дотор хязгаартаа багтаагаад. За энэ хуульчилсан зардал дотор бол нөгөө багш нарын цалин багтдаг гэсэн үг. Яагаад хуульчилсан зардал вэ гэхээр энэ нөгөө гүйцэтгэлийн үр дүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл багш нарын маань одоо ангидаа ангийнх нь хүүхдүүдийн масс сургалтын үр дүн ямар агцтай байна вэ гэдгээс цалин өөрөө нэмэгдэж хасгаж идэг. 2 сая төгрөг, 3 сая төгрөгийн цалин авдагч багш нар байна. Сая 500 мянган төгрөгийн суурь цалинтай багш нар ч байна. За тиймээс үр дүн дээр нь одоо суурлаад энэ одоо усах зардлуудаа санхүүжүүлээ гэдэг. За дээрэс нь одоо бодлогын орон зай бол ерөөсөө бидэнд ерөөсөө хөрөнгө оруулалтын нэрэл байх юм. Хөрөнгө оруулалт дотроо одоо шинээр эхлэх төсвийн хөрөнгө оруулалтын зай бол 1.2 их 80. Энэ дотроо бид одоо боломжтой бэлтгэл хангасан. За одоо нэг жилийн төлөвлөгөө
бүтцийн хөгжлийн үзэл баримтлал, за тэгээд одоо төсвийн шаардлагуудыг хангасан, за мөн одоо яг салбарын яам дараа ирэмлэгдсэн, за дээрээс нь төсвийн эцсийн дүндээ төсвийн хязгаар дотроо багтсан ийм одоо төсөл арга хэмжээнүүд маань одоо багтаж орж ирсэн гэсэн үг.